Одоо 10 цагаас бүлгийн хурал дээр эхний асуудлаар ерөнхий сайд болон хөлс хөдөө аж ахуйн сайд яг энэ махны нөөцтэй холбоотой нөхцөл байдал өрнөөр яасан юм гэдэг мэдээлэл өгнө. Тэгэхээр одоохондоо бол мэдээлэл аваагүй байна. Үнэхээр энэ одоо нөхцөл байдал зохион байгуулалттайгаар одоо нөөцийн махыг бүрдүүлээгүй юм уу? Нөөцийн махыг албаар борлуулаагүй юм уу? Одоо бодлогоор засгийн ажлыг муухай харагдуулах гэж ийм юм зохион байгуулсан юм уу гэдгийг бил авдаг мэдэхгүй байна. Тэгэхээр хяналт шалгалт явуулна гэсэн хяналт шалгалтын байгууллагууд нь хяналт шалгалтаа явуулаад тэгээд үр дүн ямар байх вэ гэдгийг одоо биднэрт мэдээлэх байлгүй дээ. Ямар ч байсан одоо ерөнхий сайд хамгийн л одоо мэдээлэлтэй байдаг хүн. Тэгэхээр одоо өөрт байгаа мэдээлэлээ бидэнд өгөх боломжтой одоо тэр мэдээллүүдээ бүлэг дээр танилцуулаач гэсэн хүсэлтийг гаргасан. Тэгээд хүсэлтийг мань хүлээн аваад одоо энэ бүлгийн хуралдаанаар эхний асуудлаар ерөнхий сайд одоо өөрт байгаа мэдээллүүдэд танилцуулна. Ер нь яг ерөнхий сайдын одоо ирэх нь байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо энэ агуулгаараа бол дараагийн алхмууд нь явагдах бах. Зүгээр гагцхүү бодит одоо мэдээллийг л авмаар. Тэгэхээр мэдээлэл байхгүй байж одоо элдв янзын би ярмааргүй. Ерөнхийдөө дараа таныхаар ямар ажилласан бэ? Сайн шүү дээ, сайн ажилласан. Тодорхой ямар ажлыг одоо нэрлэхгүй та сайн ажилласан гэдэгт нь. Одоо даргын тайлангийг би авч өгөх үү? Ажлынх нь. Харин та ямар үндслээр хийж байгаа бол тэгээд тодорхойлсон. Муу ажилласан уу? Муу ажилласан уу? Та муу ажилласан гэж бодож байна. Сайн ажилласан гэдгийг ямар үндслээр тодорхойлж байгаа гэдгийг тодруулчихсан. Миний бодлоор бол хотод төвчрлийг бууруулах арга хэмжээнүүд, за нийслэлийн одоо за өвлийн одоо цагт ямар хүнд байлаа да бид нар одоо зүгээр дүүрэгт нь одоо өгцөн байсан. Яг Нямбаатарыг ажлыг авахт нь бол та бүхэн санаж байгаа бол тухайн дүүрэг болгонд нь өөрсдийнх нь одоо нийтийн үйлчилгээний ажлыг нь шилжүүлснээс болоод ямар ч бэлтгэл ажил хангагдаагүйгээс болж давсаач одоо хангаагүй байсан шүү дээ. Тухайн үедээ болоод одоо энэ чинь 4 жил хотын даргын ажлыг хийж байгаа хаа. 22 оноос хойш шүү дээ. Тэгэхээр 23 оноос хойш. 23 оноос хойш. Тэгэхээр 4 дахь жилдээ одоо ажиллаа хийж байгаа. Тэгэхээр яг тухайн үеийн одоо нөхцөл байдал өнөөдрөгтэй харьцуулах юм бол бас тодорхой одоо ажлууд нь сайжирсан байна. За нийслэл өөрөө одоо бонд босгосон байна. За томоохон одоо бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлсэн байна. Тэгэхээр энэ болгоно нь өөрөө үр дүнгээ өгөх нь бол альва ажлын үр дүн нь бол өөрөө тодорхой цаг хугацааны дараагаар мэдэгдэнэ. За ер нь бол миний хувьд Нямбаатар сайн ажилласан гэж үзэж байна.